Энэ тогтоолын төсөл дээр учиргүй эсрэг зүйл алга. Бид нар дандаа зөв юм яриад байдаг. Ирээдүйн цаг дээр яриад байдаг. Гордлого төрүүлээд байдаг. Ногоон зээлийн тухай олон жил ярьсан. Хэрэгждэг зүйл байхгүй. Энэ зээлийнх нь багц энэ банкнууд дээр зүгээр л гангараа болж хувирсан. 3% байна. Одоо тогтоолын төсөл дээр 10% болгоно гэсэн санал оруулж ирж байна. Хоёр дахь зүйл гэр хороолд ажиллаж амьдарч байгаа хүмүүс маань тэр шалгуур хангах нөхцөл чинь маш хэцүү байгаа учраас авах боломж байдаггүй. Зээлийн батлан даалтын сан чинь шийдэж өгдөггүй. Дахиад улсын хурал тогтоол гаргадаг. 4 жилийн дараа ногоон зээлийн 10%-ийг нь 20% болгох тухай ярих вэ? Би нэг зүйл дээр санал нэгдэхгүй байна. Хариуцлага ярихгүйгээр урагшаа харж болохгүй байна. Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал бол өнгөрсөн 30 жилийн